Сайн байцгаана үзэгчдээ, төвцөг мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхэлж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна уу. Оюу толгой нотлох баримтыг шинжилэн судлах сонсголын үеэр өрнөсөн асуудлын хоёр талын байр суурьдыг хүргэж байна. Улаанбаатар метроны барилга угсралтын ажлыг эх оны 6 сард эхлүүлж 2030 онд хүлээлгэж өгнө. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт тендерийн үйл явцад тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв. Нобелийн шагналтнуудад шагнал гардуулах ёслолын 7 хоног өрнөж байна. Энхийн төлөвлөгөөгөө зөвшөөрүүлэхээр Трампын засаг захиргаа Украин шахал үзүүлж байна гэв. Японы зүүн хойд нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Эхний мэдээ, оюу толгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол өчигдөр эхэлсэн. Эхний өдрийн сонсгол нэлээд хурц өрнөлөө. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн үе үеийн төлөөлөл төр хорооны гишүүдийн асуултад хариулахдаа үндэсний аюулгүй байдлын үүднээс сонсголыг хаалтаа явуулах хэрэгтэй гэж байлаа. Үе үеийн ажлын хэсэгт багтан ажиллаж байсан этгээдүүдээс улсын хурлын гишүүн Ган Зориг, онцлогийн 2 лиценз ашигт малуулалтын тухай хуулийн 12-ийн 20 заалтыг зөрчиж сунгагцаар ирсэн. Энэ мэдээлэл та нарт байсан уу? Энэ талаар ямар арга хэмжээ авсан бэ гэсэн асуултуудыг тавьсан. Сангийн сайд асан баяр цогт тухайн үеийн сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаал хашиж байсан Хүрэлбаатар нар тус тусын ажиллаж байсан ажлын хэсгийнхний ажлыг дүгнэж хариулт өгсөн юм. Стратегийн ордын хувьд 34% аваад амнаатаа аваад татвараа аваад өсөн нэмэгдэх амнаатаа аваад явах хэрэгтэй. Харин 34% тусгай оройлтойгоор сольж болно. Энэ хуулийг би 15 онд өөрөө санаачилж оруулсан. Яагаад гэвэл бид нэр хөв дээр очиж гацчаад цаашгаа зохицуулт хийх боломжгүй байсан учраас ашигт малтмалын хуулинд энэ заалтыг оруулсан юм а тусгай оройлтын асуудлыг. 11 онд сангийн сайд тогтоо санаачилж үн өссөн үед нэмэгддэг роялтын асуудыг нэмж оруулсан. Энэ хоёрын үр дүнд манайх 15% роялти авах болцоотой. Яг тэр үед ярьжсэнээр бол нэг роялти орлогын албан татврын 4%-тэй тэнцдэг. Ийм боломж бол байгаа. Тэр үед дэлхийн эдийн засгийн өсөлт бол нэг 4.4%-тай. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг үндсэндээ тийм бүүм өсөлтийн тийм нэлээд өндөр хувьтай явж исэн цаг үе. Зэсийн үн өөрөө 8,000-9,000 гарсан байсан учраас хилцээр хийхэд нэлээд таатай нөхцөл байсан юм а. Ийм учраас тэр зэс айлуулах үйлдвэр эрчим хүчээ Монголоос авах, политехникийн сургуулийг олон улсын стандартад хүргэх, эндээс гаргаж байгаа алтыг зөвхөн Монгол банкнд тушаах зэрэг олон тийм улс оронд ашигтай гэрээг бол хийж чадсан. Тэгээ харамсалтай нь улсын хурал дээр тухайн үед одоо сөрөг хүчин сонгуульд өгч ирсэн учраас дэмжихгүй гэдэг байдлаар суурьаар тэр хөрөнгө оруулалтын гэрээг унгаас үндсэн шалтгаан тэр өөр ямар шалтгаан байхгүй. Оруулалтын гэрээ бол 6709А гэдэг ашиглалтын лицензийг л тойрсон хэлцээр байсан. Тэгэхээр өөр бусад ямар нэгэн асуудал бол тэр үед бол яригдчих байгаагүй гэдгийг бол энд би хэлмээр байна. За үүний дараа Санжийн баяр ерөнхий сайд Нурмын Алтууийг шадар сайд, тэргүүн шадар сайд байх үед бол энэ хоёулахын гэрээ улсын хурлаар орж батлагдсан. Сонсгол өнөөдөр завсарлаж байна. Харин маргааш хоёулахын хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь түүнийг олон улсын зах зээлийн жишгт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ холбогдох үр дагаврын талаар үргэлжлэнэ. Дараагийн мэдээ, нийслэлд метро барих асуудал 45 жилийн өмнөөс л яригдж эхэлсэн. Үе үеийн хотын дарга нар метро барина гэж амлалт өгдөг. Тухайлбал 2017 он тухайн үеийн хотын дарга мөн хоёр метротой болно. 2023 он сумын авзар 1.5 тэрбум $, метроны шугам тавина. Хамгийн сүүлд Дэлгэр сайхан сайд 2028 онд метротой болно гэж байв. Одоогийн хотын дарга Нямбаатар мөн л эх оны 6 сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж 2030 онд хүлээлгэж өгнө гэсэн юм а.
Засгийн газраас их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэлд метрог 2024-өөс 2028 онд багтаан барьж байгуулах тухай 411-р тогтоолыг 2023 онд баталсан. Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг 2 үе шаттай зохион байгуулсан байдаг. Улаанбаатар метро төсөл нэг шугамтай байх бөгөөд 19.4 км урттай байхаар төлөвлөгдсөн. Уур амьсгалын өөрчлөлт ихтэй манайх шиг хотод метро хөвчлэн 100% газар доогуур явдаг. Тус төсөл дотоодын аж ахуйн нэгжүүдийн бүх төрлийн туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэж байгаа юм байна. Төсөл нийт 2.4 тэрбум $. Зарцуулахаар байна. Энэхүү одоогийн хотын даргыг эхлүүлсэн Улаанбаатар метронд нэг цагт 17,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай 15 өртөөтэй байна. Хэрэглэгчид болон ажилчид бүгд хэрэглэн дадснаар бүрэн автомат буюу жолоочгүй систем шилжих юм а. Хотын зүүн захад амгалан орчимд 26 га газар засвар үйлчилгээний нэгдсэн удирдлагын төв байгуулна. Энэ хэсэгт 15 дахь өртөө газар дээр байгуулагдана. Цагт 17,000 үнийг нэг чигт зөөх хүчин чадалтай буюу нэг цуваанд 20 метрийн урттай 6 вагон явна. Ойролцоогоор 5 минут тутамд 1300 хүнийг инх тайвны өргөн чөлөөгөөр тээвэрлэх хүчин чадалтай байх юм байна. За метро төслийн бүтээн байгуулалтаар үндэслээд цаашдаа өртөө бүр дээр энэ transit oriented development буюу өртөө бүр дээр маань өртөөний орчим дээр бас хувийн ишлүүд маань өөрсдөө санаачлаад метроны өртөөний орчимд бас худалдааны болон бусад одоо боломжуудыг хөгжүүлэх бүрэн бололцоо үүснүүд үүсэж байгаа. За энэ концепцүүдээ бас бид танилцууллаа. Тэгэхээр 15 өртөөн дээр маань бас манай дотоодын хувийн аж ахуйн нэгжүүд маань оролцоод нэмж одоо энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой байгаа гэдгийг танилцуулж бас холбогдох одоо танилцуулга хийлээ. Метрогоор зарчих үн тарифын хувьд жилийн өмнө хийсэн үнэлгээгээр тасалбарын үн 1250 төгрөг байна. Мөн үүн дээр километр тутамд 50 төгрөг нэмэхээр тооцсон байна. Хамгийн хол зорьсон хүн 2000 төгрөг төлөхөөр урьдчилсан үнэлгээ гарчээ. Үнийн эцсийн шийдвэрийг ашиглалтанд орохоор гаргах юм байна. Нийслэлийн төсвийн ил тод байдлыг сайжруулах хөрөнгө оруулалтын зарцуулалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан хэлэлцүүлгээс бид өнөөдрийн сурвалжлагыг бэлтгэлээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт тендерийн үйл явц хязээд авилгын өндөр эрсдэл дагуулдаг учраас түүн тавих иргэдийн хяналтыг зөвхөн шүүмжлэл ус бодит мэдээлэл баримттай оролцоотой байх үүднээс авилгатай тэмцэх газраас нийслэлийн төсөв асуудал шийдэл иргэдийн хяналт сэдвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр авилгатай тэмцэх газраас төсвийн мэдээллийг цахим платформд ил тод болгох, төсвийн зарцуулалт эрсдлийн үнэлгээ хийх, холбогдох байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үндэслэл шаардлагыг хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар, засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн алба, мега төслийн нэгжийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд оролцож, нийслэлийн төсвийн зарцуулалтад иргэдийн бодит оролцоо хангалтгүй, мэдээлэлтэй байх орчин сул байгаа талаар байр сууриа илэрхийллээ. 23 оноос хойш яг нийслэл 9 дүүргийн төсөвдөр иргэдийн өмнөөс иргэний нийгмийн байгууллагын төлөөллөд хяналт тавиад ажиллаж байгаа юм хүмүүс байгуулга. За сүүлд 26 онд бол улсын төсөвдөр ажилласан. За энэ жилийн хувьд бол 26 оны нийслэлийн төсөв болвол за ерөнхийдөө өмнөх одоо жилүүдийг бодвол аудитын дүгнэлтээр гардаг бас шаардлагатай одоо нөгөө зөвлөмж өгөхөр асуудлууд бол байна. За нийслэлийн 2023 оноос эхлээд нийслэлийн одоо зарцсан байсан хөрөнгө оруулалт болон нийслэл болон улсын төсвүүдээр байсан ажлуудыг бид бүгд дуусгаад ингэ явж байна. Тэгэхээр бидний гол инжлийн хөрөнгө оруулалтын дээр гол барих бодлого бол туулын хурдны зам мега төслүүдтэй мөл явуулъя. Туулын хурдны зам дээр жишээ нь эх жилд 800 тэрбум төгрөгийг төсөөлсөн. За үлдсэн гол баригдлах бодлого бол бид хийдвэл ингээд дуусаагүй хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлээ дуусгая гэдэг байдлаар бол гол анхаарлаа хандуулад тэгээд үлдэгдэл санхүүжилтүүдийг хөдлөх бүрэн өгч дуусгая гэдэг бодлоор гол чиглэлээр барьсан байгаа. Нийслэлийн удирдлагын зүгээс 2025 онд хөрөнгө оруулалтын зарцуулалтад иргэдийн саналыг илүү өргөн авах, мэдээллийн нээлттэй байдлыг сайжруулах зорилт тавьж байгаа илэрхийллээ. Мөн орон нутгийн төсвийн төлөвлөлтийг ил тод болгох шинэ загвар боловсруулах ажил эхэлсэн бөгөөд иргэдийн хяналтын институцийн төвшөнд бэхжүүлэхээр холбогдох байгууллагууд хамтран ажиллахаар болсныг мэдээллэв. За мөн төрийн бүх шатны байгууллага, хувийн хвшил, олон нийтийн оролцоог хянах зорилгоор сургалтуудыг бол зохион байгуулж ажилласан. За тэгэхээр ингэснээр бол бид бүхэн холбогдох одоо байгууллагуудад нийтдээ нийслэлийн хэмжээнд 10-4 журмыг бол хянсан байна. Эрсдэл бүхий гэж байгаа. За мөн зөвлөмж холбогдох зөвлөмжүүдийг хургуулсан байна. За нийтдээ 44 удаагийн 4000 орчим одоо нийтийн албан тушаалтад чиглэсэн тусгайсан одоо сургалтыг зохион байгуулаа.
Хилцүүлгийн төгсгөлд оролцогчид нийслэлийн төсөвтэй холбоотой тулгымцсан асуудлуудад хөргөн шуурхай арга хэмжээ авах, иргэд төрийн бас байгууллагуудын хамтын ажиллагааг тогтмолжуулах, төсвийн процессыг нээлттэй болгох талаар санал зөвлөмж гаргалаа. Эдгээр зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэх бөгөөд нийслэлийн төсвийн засаглалд иргэдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх ажиллагааг шат дараатай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Гадаад харилцааны сайд Батцэг олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэл Гросситэй Вена хотноо уулзлаа. Уулзалтын үеэр сайд Батцэг олон улсын цөмийн дэвсгийг үйл дэлгэрүүлэх дэглэмийг тогтвортой байдал сэтгэл зовниж угаа илэрхийлсэн юм. Тэрээр мөн Монгол улс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн дэвсэггүй бүс хэмээн тохиогдсанаас хойш инх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх цөмийн дэвсгийг үйл дэлгэрүүлэх олон улсын хүчин чармайлтад доктортой хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ. Ерөнхий захирал Рафаэл Гросси Монгол улсын цөмийн дэвсгийг үйл дэлгэрүүлэх цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажлыг хангах чиглэлээр идэвхтэй оролцоог өндрөөр хүнлэв. Тэрээр Монгол улс цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц болон цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлтийг сойрхон баталсан нь дэлхийн цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсон гэдгийг тэмдэглэлээ. Монгол улс 1973 онд олон улсын атомын энергийн агентлагийн гишүүнээр элсэж байсан төвхтэй. Гишүүнчтэй болсноос хойш манай улс тус агентлагийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт 100 орчим үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Уулзалтын төгсгөлд олон улсын атомын энергийн агентлагийг цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах салбарт Монгол улстай цаашид улам нэгт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Палеонтологчид Хятадын баруун өмнөд нутгийн Сичуан мужийн хадаанаас 20 гаруй үлэг үрэл болон бусад сээр нуруутан амьтдын мөрийг илрүүлсэн байна. Эрдэмтэд энэхүү мөрийг 200 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг үрэл хувьслын судалгаанд чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна. Эдгээр мөрийг өнгөрсөн сард Дужуан хотод нэгэн явган аялагч олсон бөгөөд хожим нь Хятадын газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор Шин Ледагийн удирсан судалгааны баг тэдгээрийг жинхэнэ болохыг баталгаажуулжээ. Тэдгээр мөрүүдийн дунд махчин үлэг үрэлүүдийн үлдээсэн янз бүрийн хэмжээтэй мөр мөн хүний гартай төстэй эртний архозавр хэвлэр явгчдын херотерийн төрлийн мөрүүд багтжээ. Энэхүү газрыг онцгой үн цэнтэй болгож байгаа зүйл бол хамгийн багадаа 4 давхаргад нь мөр нь хадгалж байгаад оршиж байгаа бөгөөд энэ нь үлэг хөрвлүүд энд удаан хугацаанд амьдарч байсан гэсэн үг хэмээн Шин Леда профессор тайлбарласан байна. Эдгээр мөрний ойролцоогоор чулуутсан модны эсгүүд мөн олдсон бөгөөд унсан гуалан хожуу зэрэг хадгалагдсан үлдсэн нь 200 сая гаруй жилийн өмнөх тухайн газар орны экосистемийн талаар нэмэлт мэдээлэл өгөх боломж болж байгаа юм. Иймд энэхүү шинэ олдвор нь судлаачдад Хятад дахь үлэг хөрвлийн эртний хувьслыг түүхийг илүү нухацтай судлахад чухал олдвор болжээ. Нийслэлийн харийн эрүүл мэндийн байгууллагууд өнөөдрийн байдлаар 1076 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 971 буюу 90.2% нь томуутос өвчний шалтгаантай байгаа юм. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 88-аас 89% нь тэгээс 15 насныхан байна. Тэр дондоо 6-аас 15 насныхан байгаа юм. Иймд нийслэлийн захирагчийн албанаас 11-12 дугаар сард томуутос өвчний дэгдэлт ихсэж, ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 9-р ангийн сурагчдад захимаар хичээлж байгаа үед сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж ажиллаж байна. Тухайлбал нийслэлийн 182 сургууль ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна. Сургуулийн орчны дотор агаар болон гадаргуу жиг тархах тус ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нийслэлийн 182 сургуулийн 700 мянган ам метр талбайд мэргэжлийн 7 байгууллагын ажилтан албан агчид хийж гүйцэтгэж байна. Нийслэлээс эхний ижид төвийн 6 дүүргийн сургуулийг ариутгал хамруулж цаашид нийслэлийн бүх сургууль цэцэрлэгт халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээр ажиллаж байгаа юм байна. Дотоодод болж өрнсөн үйл явдлыг хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулсан уу? Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжлэж байна. Эхний мэдээ, Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн шагналтнуудад шагнал гардуулах ёслолын 7 хоног эхэллээ. Өчигдөр Испаний алдарт хийгч Мария Дуаниас, Чехийн филармоны ерөнхий удирдагч Семен Бичковын хамтаар Нобелийн шагналтнуудад уран бүтээлээ төлөвлөсөн байна. Харин өнөөдөр Йотеборг хотноо эрүүл мэндийн салбарын чухал асуудлуудыг хэлцэх Нобелийн 7 хоног зохион байгуулагдаж байна. За, Нобелийн шагналт гардуулах ёслол маргааш Стокгольм хотын филармоны байранд явагдана. Мөн энэ өдөр Нобелийн шагналтуудад зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болох юм. Нобелийн шагналт гардуулах ёслолд 7 хоногт ямар үйл явдлууд өрнөдөг талаар сонирхуулъя. Шагналт гардуулах ёслолд өргөдсөн зочид хэвлэлийн баг оролд оролцож, лекц унших, сургуулиудад зочлох зэрэг олон арга хэмжээ оролцдог юм. За, мөн Нобелийн шагналтнуудад гэр бүлийнхээ хамтаар Нобелийн музейд зочилж, музейн цуглуулгадад хувийн ямар нэгэн эд зүйлээ дурсгаж, төргөн уулны газрын санал дээр гарын үсгээ үлдээдэг уламжлалтай. Нобелийн шагналтнууд Стокгольм хотноо хүрэлцэн эрэхтэй өөрийн албан ёсны төлөөлөгчийн бүрэлдэхүүнд 14 хүртэл хүнийг багтаах эрхтэй байдаг юм. Харин Нобелийн шагналтууд болон тэдний гэр бүлийн хүний Стокгольмд нисж ирэх болгон
байрлах бүх зардлыг Нобелийн сангаас гаргадаг бол дагалдан ирэх бусад хүний задлыг Нобелийн шагналтан өөрөө хариуцах ёстой байдаг юм байна. Сануулгад физиолог болон ангаах ухааны салбарын 2025 оны Нобелийн шагналтаар Мэри Брунков, Фред Рамстел, Симон Сагагути зэрэг эрдэмтэн тодорсон. Харин физикийн салбарын Нобелийн шагналыг квантын механикт гаргасан нээлтээр Жон Кларк, Мишель Деворо, Жон Мартинес зэрэг физикчид хүрсэн мэлээ. Химийн салбарын шагналтаар Сусумо Китагава, Ричард Робсон, Омор Ягийн нарыг тодруулсан бол утга зохиолын салбарын шагналыг Унгарийн зохиолч Ласло Краснохоркай хүрсэн. Альфред Нобелийн гэрээслийн дагуу Нобелийн их тайвны шагналыг Осло хотноо Норвегийн Нобелийн хорооны дарга гардуулдаг бол 2025 оны шагналыг Венесуелийн ард түмний ардчсан эрхийн төлөө цуцалтгүй тэмцэгч тус улсын сөрөг хүчний улс төрч Мария Корина Мачадо хүртэж байгаа юм. Дараагийн мэдээ Украины мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө зөвшөөрүүлэхийн тулд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украины удирдагч Владимир Зеленскийд шахалт үзүүлж байна гэж Axios агентлаг даваа гарагт мэдээллээ. Тус агентлагийн мэдээснээр Америк нэгдсэн улс илүү үр дүнтэй шахалт үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд Зеленскийг Европын удирдагчдаас хүндийрүүлэхийг оролдож байна гэж Украины түвшинд мэдгдсэн байна. Харин Европын удирдагч асуудалд маш болгоомжтой төвчээртэй хандахыг Зеленский зөвлөж байгаа бол харин Трампын засаг захиргаа түүнийг шийдвэрээ хурдан гаргахыг шахаж байгаа. Харин Их Британий ерөнхий сайд Кир Стармер, Германы канцлер Фридрих Мерц, мөн Францын ерөнхийлөгч Макрон болон Украины удирдагч Зеленский нар даваа гарагт Лондонд уулзаж Украины мөргөлдөөнийг зохицуулах арга хэлцээний явцын тухай хэлэлцсэн байна. Уулзалтын өмнө тэд товч мэдээлэл хийхдээ Америкийн талаас ирсэн бичиг баримтдагт зарим заалт надад эргэлзээтэй санагдсан ч бид түүнийг хэлэлцэх ёстой гэж холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер хэлсэн байна. Харин Макрон Европын орнууд Украин Америк нэгдсэн улсын байр суурийг ойртуулж Украин Европын хувьд хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг онцлсан байна. Яриа хэлцээний одоогийн энэ мөчн их тайван тогтоох үйл явцын нэн чухал үе шат юм гэж уг уулзалтыг зохион байгуулсан Их Британий ерөнхий сайд Кир Стармер тэмдэглэжээ. Энэ 7 хоногт болсон дахин нэг том үйл явдал гэвэл Японы зүүн хойд нутагт даваа гарагийн орой 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон байна. Газар хөдлөлт Амори мужийн Номхон далайн эргээс холгүй 23 цаг 15 минутанд 54 км-ийн гүнд болсон бөгөөд ойрын хэдэн өдөр ойролцоох бүс нутагт ижил хүчтэй эсвэл бүр илүү хүчтэй газар хөдлөх магадлалтай болохыг цаг уурын агентлаг мэдээлсэн байна. Амори Хоккайдод 10 гаруй хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл ирсэн. Хоккайдогийн Хидака хотод нэг хүн бүр хүн дээр гинцэн байна. Одоогоор хүний амнаас ирсэн тохиолдол бүртгэдэггүй байгаа бөгөөд Амори мужийн засаг захиргаанаас мэдээснээр 2700 орчим айл цахилгаангүй босжээ. Фукушима болон шин Амори өртөөнүүдийн хооронд хурдны галт тэргийн үйлчлэгээ зогссон гэж JR East Operator компани мэдгдсэн байна. Түүнчлэн 94 зочигч тээвэрлэж явсны хурдны галт тэрэгт Аморид төр зур гацжээ. Засгийн газрын шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхын тулд онцгой байдлын үед ашиглах тусламжийн хэрэглүүдийг ойр байлгахыг орчин суугчдад уриалсан байна. Газар хөдлөлтийн дараа 3 хүртэлх метрийн өндөртэй цунами үүсэж болзошгүйг мөн анхааруулжээ. Ивата мужид бүртгэгдсэн хамгийн өндөр давалгааны хэмжээ 70 орчим сантиметр хүрсэн байна. Газар хөдлөлтөөс хойш 3 цаг хагасын дараа цунамигийн сэрэмжлүүлгийг зөвлөмжийн түвшинд болгон бууруулжээ. Улмаар өнөө өглөөний 6 цаг 20 минутанд тусалсан байна. Цаг уурын агентлагийн мэрэгчлүүд 7 хоногийн дотор 8 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөх магадлал 101 хэмээн тооцоолж байна. Гэхдээ ийм сэрэмжлүүлэг хүчин төгөлдөр байгаа хэдий ч эрх баригчид олон нийтийг нүүлгэн шилжүүлэхийг уриалаагүй байна. Мөн ерөнхий сайд Такаичи Сане сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ эх 7 хоногт эрх баригчдын гаргах мэдээлэлд анхаарал хандуулж газар хөдлөлтийн жижигрэлийг мэдэрсэн даруйд нүүхэд бэлэн байхыг олон нийтэд уриалжээ. Төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.